За төвшин сайхан төвийнхэн маань 30 төрлийн бүтээгдэхүүнийг энэ давхар нууц авдаг цэг дээр авж байна. За бид нар бол энэ ил харагдсан зүйлийг нь тайлбарлая гэж бодод. Энэ гялгаруудыг хилийг нь хэдээр авч байгаа лээ? Энэ 400 төгрөгөөр авч байгаа. Энэ ус ундааны пакет шүү. Тий. Ус ундааны пакетыг 1 килийн 400 төгрөгөөр нөгөө зөөлөн гялгаруудыг 150 төгрөгөөр авч байгаа. За энэ болохоор нөгөө юу ахуй хэрэглээний хунцар гэж ярьж байгаа. Энэ хараа энэ доод ярол ингээд хасах тэмдэглэгээ наагдаж хийгдсэн савнууд байгаа. Кетчупны сав байна. Энэ одоо нөгөө тосоодны савнууд байна. Энийг 400 төгрөгөөр авдаг шүү. Энэ Белиз нааны сав байна. Хилийн 400. Энийг хамгийн гол нь хүмүүс маань бас айгуу гоё хэрэглэснийхаа дараа нэг удаа усаар зайлаад асгаад хатагаад авчираад өгвөл биднэрт маань илүү дөхөм. Тий одоо ингээд тэгээд энэ чинь элдв үнээр гарахгүй их цэвэрэн байж байгаа байхгүй тийм сайхан нямбай авчирсан. За энэ ус ундааны сав маань одоо бол аваад эхэлсэн түр авахгүй байсан. Тэгээ хилийн 150 төгрөгөөр авч байгаа. За лаацны хувьд бол 600 төгрөгөөр авч байгаа. Одоо энэ байдлаар. За тэгээ манай нөгөө ялгарахгүй яаж бүгд одоо нөгөө янз бүрийн нөгөө юуны юуг үлдэгдэлгүйг хилийн ингээд бөөгнөж байгаа 150-аар авч байгаа. Тийм хамгийн гол нь хүмүүс нөгөө гялгар уусан дотор хогоо сайхан хаяад тэгээд жоохон усаар зайлаад хатаагаад тэгээд жижиглээд аваад ирэх юм бол тийм. Тэгэх юм бол ерөөсөө айгу амар юм байж шүү. Яг бол манай үйлдвэрүүд маань одоо нэг угааж ажиллахад амжилт байхгүй дүнжил хөл дээрээ босгож байгаа учраас тэднэртээ бас тийм болох хэвээр тийм. Аль тэр чинь энд ороод энд ирээд олон юмыг нэг хүн ингэж яхаар олоола нэг юмыг хийчихвэл тэр чинь амархан болно шүү дээ. Тийм шүү. Нэмээ сэтгэл гаргах. За тэгээд цаас байна. За тэгээд энэ өндөр арх фермний шилнүүд байна. Апуу харагийн шилнүүд ихэвчлэндээ бол ингээд юу яаж байгаа энэ 30-аар авдаг тэр 30 ингээд 50 апуугийн шилнүүд байна. Апуугийнхэнтэй гэрээ ийдсэн юм уу? Тий. Дипот гэх нөө тий угаадаг нөө юу нэлээ. Үйлдвэр дипот байна. За энэ хамгийн үнэтэй архины шилтэй нэг авдар нь 5000 болдог. Нэг ширхэг нь 250 төгрөг. Эдгээр маань бас мэдээж импрээгүй байх хэрэгтэй тий. Ер нь ингээд сайхан цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй. За энэ стандартыг 50 төгрөгөөр авдаг. Энэ хувийн үйлдвэрийн архины шил 20 төгрөгөөр, хараагийн 20 төгрөгөөр. За шилнүүдтэй яриад басчтэй. За ингээд сэнгүүр тайгрын шилнүүд авах уу гэж асуудаг. Энийг 20 төгрөгөөр ер нь аавна. За хараагийн 10, 20. Ингээд стандарт дараагийнх нь ингээд энэ бол 150 төгрөгөөр авч байгаа манайх. Тийм уугаал одоо хайчдаг штэ тэгсэн. Тийм. Ингээд хайш 1 кг 1150 төгрөгөөр авч байгаа. Тэг хиллээл авдаг. За цэсний хувьд ингээд бохир цэсийн хилийн 6000-аар гялгар зэсгээд бас их софтод авчихсан. Ингээд ийм гялгарын 8000-аар гэдэг. 1 кг. За тэгээд ийм гуйл авна. Гуйл ингээд 4000-аар авна. Хинчээ байдаг штэ. Тийм. За аккумуляторын хувьд бол юу 8000-аас 50,000 хооронд бол манай хавж байгаа. Мотор хоропууд ингээд задлахгүй авчирдаг байхгүй юу? Энэ нь болохоор ингээд тохироод чим ингээд 35,000 40 ингээд 100 гэл ингээд тохироод авчирдаг. За нөгөө дугуйч ингээд салгаж ирэхгүй бас игнэ тэрийг төмөрт тохирно. За тэгээд дугуйгаа одоо яг уу энд бас авчирч өгч болно тий? Болно. Энэ хэдээр ах уу? Төмөртөнд тохироод авдаг байхгүй юу? Төмөр нэг 5-аас нэг 8 9 хил орчим байдаг. Тэгэл хэдийн нөгөө нэг тойрогтой юм тэрнээс нь шалтгаалаад тэгээ авчихсан. За ширэн байна. Цаан байна. За. Ширмээ чи хэлийн 60. Ганы хэлийн 80. За. Тий. За энэ төмөр зузаан төмөр гэж хэлийн одоо 160-аар авч байгаа. Тий. Тэгээ эргээд нь штэ хүмүүс ингээд нөгөө хэрэглээндээ тааруулаад бас худалдаж авдаг. Одоо юуны цэцлэнгийн хашаа ч юм уу тий. За ер нь хүмүүстэй хандаад одоо юу гэж хэлэх юм бэ? Ерөнхийдөө анх альва юмыг хэрэглэхдээ хаягдalгүй байхаар яг нүүдэлчин монгол шиг сэтгэе тий. Эргээд энэ юмыг хэр хаягдал гаргах юм бэ тий. За ус авахтаа одоо 5 литрээр нь аваад өдөртөө 1 литрээр нь ч юм ингээд авч явдаг байхаар ч юм уу тий. Нэг олон юм саглаалгаж аваад хог хаягдал үүсгэж яхаар анх худалдан авалт хийхдээ энэ ямар хуу хаягдал үүсэх вэ гэдгээс нь шалтгаалж агаад тэрэндээ одоо нөгөө нэг бодос сэтгэж агаад худалдан авалтаа хийгээд хэрэглээд дуусчаад бас нэг соёлтойхон шиг тий. Авдрыг аваад алтыг аваад авдрыг хай тий. Одоо яг тийм сэтгэлгээ байгаа байхгүй. Алтыг авлаа авдрын ч гэсэн
хаягдахгүй байлгахаар л бас сэтгэж хийх хэрэгтэй. Яг үнэ. Ийм юм байлаа. Би бас нэг Фижигээд арал дээр сурж исэн чинь манай хажуудлын өрөөний Япон оюутнууд маань юм жижигхэн өрөөнд айгуу тийм замбраагүй амьдардаг. Би тэгээ гайхаад яагаад ингэж хогоо хайчдгүй юм бол ийм жижиг өрөө яаж ингэ замбраагүй амьдардаг байна гэж боддог байсан чинь одоо бодоход тэд нар чинь яаж хогоо хаяхаа мэддгүй л байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингэж эргэлээ бодоход манай монголчууд яг өнөөгийн монголчууд болвол гэр маань хашаа маань цэвэрхэн байх юм бол болно гэж бодоод байдаг. Гэтэл бид нар чинь гараал хогоо хамаа замбраагүй хайчих юм бол яг тэр хөрс чинь бидний хайсан хогонд хорддог тий хөрс хордно агаар хордно ус хордно. Гэтэл бид нар гэр цэвэрхэн байх хашаа цэвэрхэн байх ямар ч хамаагүй болчихж байгаа байхгүй юу. Нөгөө агаараар нэг агаараа нэг усыг уу нэг хөрсөн дурсан ногоо идэх. Тэгэхээр энэ тал дээр бол хүмүүс маань бас маш их анхааралтай байгаарай гэж бүр уриалах байна.